Тэгэхээр дөнгөж саяхан дээд шүүхийн одоо хуралдаан татвар ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга асан ч ганц сүх нарт одоо холбогдох хэргийг хянан хэлцээд ганц сүхт одоо 5 жил эрхийг нь хасч 100 сая төгрөгийг одоо хурааж улсын орлого болох 7 жил хорих ялыг чанга дэглэмтэй одоо хорих ингээд идэлүүлэх энхүүтэд 50 сая төгрөгийг одоо хөрөнгийг хураах 5 жил эрхийг нь хасах 6 жил одоо чанга дэглэмтэй хорих ингээд ял идэлүүлэхээр ингэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. За нэгдүгээрт нь ганц сүхт холбогдох эрүүгийн хэрэгээс эрүүгийн хуулийн 170/2 мөн инхбатад холбогдох хэрэгээс 270-ийн эштрих 2 заасан хэрэгүүдийг тус хэрэгсэхгүй болгож байна. Өөрөөр хэлбэл 270 эштрих заасан хэргийг зүйл хэсгийг буцаан хэрэглэсэн нь бол үндэслэл муутай байна гэж ингэж үзсэн болно. Эдлэгээр нь 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил эрх хасаж бүгд 7 жил хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр ингэж өөрчлөлөө. 3 дугаарт нь инхбатад 50 сая төгрөгийн эд хөрөнгө хураад 5 жил эрх хасаж 6 жил хорих болгож чанга дэглэмд эдлүүлэхээр ингэж шийдэрлээ. Мөн энэхүү хэрэгт холбоотой жаргалд хөдөлмөрийн үүсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнд тэнцэх хэмжээний мөнгөнд торгол оногдуулсан ч урьдчилан хоригдсон 150 хоногийг нь торгох ялтаанд дүүцүүлэн тооцсон бол ЧЭД аваас өрөнд 3.6 жилийн тэнсэн харгалзах ял онолоо. Саван хүмүүлэгч тэгэхээр энэ шүүхийн шийдвэрт одоо тайлбар хэлэхгүй бас юм сайн хараад үзээт. Сайн харж байгаа тэгээд юу яах вэ? Ямар ч гэсэн 271 усаар өргөцснийг хэрэгсгүй болгож яллаа. Яг хэрэгсгүй болгосоо одоо заалт маань одоо яг чухам одоо тийм тэргийн хууль буцаан хэрэглэсэн. Одоо тийм хууль буцаан хэрэглэсэн гэсэн баг. Ийм тэрэг тооцогдоогүй байд те байсан юм л гэж. За. Энэхүү улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдан анхан болон дав заалдах шатны шүүхээр гин буруутай гэж тооцогдоод байсан ганц сүх нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.